За яг одоо миний хэлэх шин сэмдгүүд танд илэрж байгаа юм бол яг энэ лайк тараад үлдээчээрэй. За урьдчилан сэргийлэх зөвлөгөөг нь би хэлж өгнө. За толгой өвдөх, ядрах, нойрог удах, амнаас эвүүнэр гараад байх. За мөн одоо нүүр одоо арьсан дээр ямар нэгэн батг гараад байх. За анхаар сулраад уур уцаартай болоод байгаа бол эдгээр нь өтгөн хаталтын үед бас илэрч болдог шин сэмдгүүд байж байгаа. За бид нар хэвийн үед бол өдөрт 1-2 удаа өтгөнийг бол гадагшуулдаг. За харин идэж ууж байгаа зүйлээс хамаарат 2 өдөрт 1 удаа өтгөн гарах нь цөөн тохиолдолд бол хэвийн гэж үздэг. За харин 3 хоног буюу түүнээс дээш өтгөн гарахгүй байх юм бол танд өтгөн хаталт үүссэн байна. За энэ бол танд асуудал үүсгэнэ гэдгийг илэрхийлж байгаа юм аа. За тэгвэл өтгөн хаталтаас сэргийлэх маш үр дүнтэй зөвлөгөө хэлж өгье. За нэгдүгээрт гэвэл усан ууж явах хэрэгтэй. За бидэрт насанд хүрсэн хүн бол дунджаар 2 литр усыг өдрийн туршид бол 2 цаг тутамдаа 200 мл ойр ойрхон уугаад байх юм бол шингэнээ маш сайн нөхөж чадна. Ингээд нөгөө өтгөнийг биеэс гадагшлуулахад илүү сайн тусалж өгч идэг маш үр дүнтэй нэгдүгээр зөвлөгөө байж байгаа. За хоёрт нь гэвэл өглөөний цагаа тогтмолсон уужээ. За тэр дотор бол нийлмэл нүүрс ус буюу тэр одоо хальстай үр тариа овёс байж гин за мөн одоо 13 байж гин эдгээрийг хэрэгжүүлээс их зүгээр хийж байгаа. За эдгээр нь яадаг вэ гэвэл усыг өөртөө татчихдаг. Ингээд өтгөний хэмжээг нэмэгдүүлээд одоо тэр хатуу байгаа гарч чадахгүйгаа өтгөний чи илүү ихээр зөөлрүүлээд гарахад амархан болгочдөг. За би бол одоо сүүлийн үед өглөөний цайнд бол энэ амар өглөөний ундыг бол хэрэглээд явчихж байгаа. За энэ бол дотор хоёр төрөл байж байгаа. Нэг нь болохоор за хоёулаа тэр одоо халтар 13-тай. За тэгээд яг энэ харагдаж байгаа нь бол одоо цангис үзмтэй. Энэ нь болохоор ээз гэдэм хоёр төрөл байж байгаа. За найрлаганд нь одоо орсонд нь юу орсон байг гэвэл халтар 13 байж гин майлангийн гурил байж гин за цангис үзм байж гин бурам за хушны самар чаа орсон байж байгаа. За энд нь нөгөөтгөнд нь бол мэдээж за цангис үзмний оронд одоо ээзгийн орсон байж байгаа ийм найрлагатай байж байгаа. Тэгээд энэ бол нэг 100-аас 150 мл халуун усанд одоо найруулад одоо өглөөний унданд бол би хэрэглээ гараа авчиж байгаа. Тэгээ өтгөн бол ямар ч асуудалгүй ингээд гарчиж байгаа. Тэгээд өглөөний ундандаа бас одоо аль болох тэр нийлмэл нүүрсээр баялаг зүйлийг бас хэрэглэж байгаарай. За гуравт нь гэвэл за бид нар одоо хоолоор нэгдүгürt одоо эслэг ихтэй зүйлүүдийг сайн хэрэглэж гин, ногоог хэрэглэж гин, жимсийг хэрэглэх ёстой. За буурц дурмал болон за бүхэл үр тариаг хэрэглэж явах ёстой. За мөн дээрээс нь өтгөн хаталтаас урьдчилан сэргийлдэг одоо витамин амин дэмүүд гэж бол байж байгаа. Үүнд бол витамин С байж гин, за кали байж гин, за магний байж гин, ашигтай бактериудаас цогтхон гарна. Бие махбодод авч явах юм бол өтгөн хаталтаас та сэргийлж чадна. За нэг нь өтгөн хаталт үүссэн бол энийг эмчлэхэд бас тодорхой хэмжээнд тусалж чадна гэсэн үг. За дөрөвт нь гэвэл тодорхой хэмжээний хөдөлгөөн хийж явах ёстой. За халахх юм уу гүүх энэ зүйлүүдийг хийж хэвэл за бие махбод маань хэвийн өтгөнийг гадагшлуулах тэр хэвийн үйл ажиллагааг маш сайн одоо явуулах үр дүнтэй зүйл бол байж байгаа. Зөвхөн өтгөн хаталтаас сэргийлж ингээд ямар нэгэн зүйлийг идэж ууж хэрэглэжээ зүгээр хэвтээд байх юм бол өтгөн хаталт бол тодорхой хэмжээнд бол байсаар байна. Дээрээс нь нэмэта хөдөлгөөн хийчих юм бол маш үр дүнтэй өтгөн хаталтаас сэргийлж чадах нэ.